байдаг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөрөөс нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч чад. Одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд хороо мэнд төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчлээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг сэтгэлийн чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаард оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулахад таатай. Монгол улсын гавьяа жүжигчин Насанбаярын Нэргүү Баатар. Сайн байна да? Сайн байна. Сайхан зочж байна уу? Сайхан да. За, сонин сайхан юу байна? Гоод юу байхад одоо хөдөө гадаа явж байна. Тэгээд манай энэ жилийн зуршлага ирж жоохон алга цогл байна да. Тэгээд жоохон сэтгэл зовж байна. Зуншлаг алагцааг байхад сэтгэл зовно гэдэг Монгол хүний зан юм уу? Монгол хүний л одоо байдал тэр юм уу? Монгол хүн ч одоо байгаль дэлхийгээ их аргадж, байгаль дэлхийдээ их хамт одоо байдаг тийм аршинтай ус байна шүү дээ. Тэгээ ерөөсөө нэг гандаал ингээл юу ахлаар уул сантан ч гэсэн гондоо болчих. Сайхан цэцэг ногоо дэлгэрэл ус одоо юу зуншлах сайхан болоод ингээл ирэхэр чинь хүн хүртэл ерөөсө цаанаасаа нэг өнгөлөгөөдтөө хөгжилтөө нэг л сайхан жаргалтай байх юм. Тэгээд бисээ ховд явсан нэг манай нэг охин гаднаас гадаадаас ирчихэд хоёр Финлянд та тэгээд тэднийг бас аавхаа нутгаар үзүүлгээ явсан. Бас л жоохон гандуу хондоо зарим газараа жоохон ургацсан зарим газараа тиймэрхүү л байна. Ер нь би ингээл яваал ажиглахын одоо настай залуу байхад бол мэддэггүй ч ургануу байна уу тэр хамаагүй гэдэг шиг. Одоо болохлаа зэрэг байгаль дэлхийг л харах юм да гол ус бороо одоо энэ трийг л одоо их би бас тэгээд нутагтаа бас зүгээр явсангүй. Тэнд манай авто боёд сумын тэнд нараа хайрхан гэж байдаг. Нараа хайрхантаа бас байгаль дэлхийг аргадаж бас л нэг сүү заслаа өргөж тэгэж яваад ирлээ. Газрын гарц гандуу байхаар хүний сэтгэл гандуу байдаг гэж та хэлэх гээд байна тийм. Яг тэр. Газрын гарц ч л ер нь тэгэл ирсэн. Мал хөнгө одоо монголч ирсэн малтай үнэтэй. Тэгээ ийм л одоо сайхан цадгалан одоо бүр цэцэг ногоон дэлгэрчлээ. Хичнээн сайхан байх. Манай Эрдэнэтэд бол олон л ирж исэн байлгүй. Хамгийн анх удаа хизээ иржээ. Хамгийн анх удаа гэдэг чинь 74 онд би цэрэгт татгадаад энэ солигтын батлаанд татгадаад тэрнээс яваад 75 он 76 77 онд халагдсан. Тэгээ би Эрдэнэт чинь нөгөө Эрдэнэт илгээлтийн улсууд их ирдэг байсан. Би 023 дугаар анги 111 дугаар анги би чинь зөндөө олон анги давцсан. Тэгэхэд энд Эрдэнэтийн гарнизоны хөгжмөд байсан. Тэгээд л одоо энд чинь Орос одоо энэ говьл гэдэг нь шүү дээ. Энд байсан. Тэгээд энийгээр чинь одоо дандаа Орос одоо нэг баамын барилга гэж байна шүү дээ. Тэрийгэр чинь дүүрэн Оросууд. Тэгэл дөнгөж одоо энэ Эрдэнэт хот чинь суурай тавьж байсан. Тэгээд горд гэдэг нь энд. Говьл гэдэг нь тэнд. Тэгээд говьлын тэр наадч одоо тэр илгэлт хийсэн байдаг юм уу? Тосхон яг тосхон байдаг. Тэгээд тийм үед л анх ирж ирсэн. Тэгээд одоо би чинь Эрдэнэтийн төмөр замыг хүлээж авч илээ. Цэргийн гарнизоны хөгжлөд баг Тарамбон үлээд. Тэгэл яг хөтэ тэр Эрдэнэтийн төмөрсөн ашиглалтанд уг нь манай анги чинь бол 110 дугаар анги гээд 166 дугаар анги гэж нөгөө төмөр замын ховл үерийн далан байна шүү. Тэрийг ухдаг тийм барилгын анги байхгүй. Тэгвэл би хөгжимчин байсан. Тэгээд Тарамбон уг нь би бас бас гурил үлдэрт байхдаа үлээж ирсэн юм аа сэлэнгээ. Тэгээд зэрэг татгч ирээд Тарамбон үлээгээд тэгээд тэр төмөр замын чинь
ашиглалтанд ороод хүлээж авах чинь Цэдэн бал дарга Брежнев дарга хоёрын зураг урд талд нөгөө диплом болсон нөгөө толгойных нь урд талд бас цэцэг хааруулсан бид чинь тарамбар үлээц ганц аваа их шиг тэгж хүлээж авч ирсэн. Тэгэл одоо Эрдэнэттэй би чинь тэгж л холбогдож ирсэн та хамгийн анх их бүтээн байгуулалт болж тэн чинь одоо нутгийн улсууд ирсэн орны чинь ихэд одоо яаш Оросын одоо баахан улсууд ирсэн. Орос цэрэг анги аюу ихтэй сигарет тамхиар наймаалцсан цагаан сараар айлдах чинь айлууч ирмэ Эрдэнэтийн навийнхан чинь голцуулнаг сигарет тамхи бэлгэнд өгдөг байх шүү. Тэгдэг байсан. Бас гоё байсан. Тэгэхээр одоо манай Эрдэнэт хотыг бол ер нь хот болох мөрөөдөлтэй залуучууд ирсэн цагаас нь хойш мэдх юм байна. Ерөөсөө л энэ одоо хот болох юм уу гэж улсууд итгэж ядж явах хэдэн би яг тэнд бүтээн байгуулсан ш. Одоо энэ одоо вокзалын хэд чинь барилгын материал гэдэг чинь буулгаас та тэгэл ерөөсөө зүгээр орсууд буулгаас та тэгэл за энэ говлын хоёр орж шорон замстай шаардтал аваад цаашхнаа бол зэрэг Орос зэрэг ангиуд Орос зэргүүдийг зөө чихчих Монгол юу бакалон гутал мотл наймаал нөгөө цэргийн суран бүсийн тэр тол молтой бүснүүд наймаал тэл зэргүүд нэг тиймэрхүү л наймаа дөнгөн үлдэг байл шүү. Нөгөө тэр социализмын үед хүмүүс ярьдаг таач дамчин байсан юм уу? Дамчин ерөөсөө нэрээ чинь 8 хэд бүсэд чинь дамчин 8 чинь байсан чинь ийм л одоо нэр томьёо төвөөс тэр ч одоо зах зээлд л орж иж энэ нэр томьёо чи харин ч бүр нэр алдар шиг боллоо шүү дээ. 8 хэд хүн ч одоо хөрөнгөтэй мөнгөтэй болцсон. Тэгээ зах зээлийн үед тэр үед л одоо зах зээлд орохгүй л байж тээ. Суран бүсээр наймдаг. Цэргээс халагдаад кино үлдвэрт орсон юм уу? Үгүй цэргээс салгадаад ингэсэн. Би чинь цэргээс салгадаад сэлэнгээс би зэрэг татагдсан юм чинь. Тэгээд сэлэнгэдээ буцаад очихгүй юу? Тэгээд энтэй бол би тарамбан үлээж байгаа. Тэгээд бас хугацааг багтаж зөндөө юм байсан юм уу? Тэгээд цэргээс салгадаад яасан чинь намайг баран бүр сумын нарийн бичгийн дараагаар явуулсан. За чи одоо зэрэг мэрэгт яваад ирсэн. Тэгээд сумын нарийн бичгийн дарга бол би юу тэр дарга марах хэвээр их дургу. Тэгээ бас нэг урлагийн өнөр автсан. Урлаг гэж ямар агуу юм бэ гэдгийг мэдэрсэн. Урлаг бол хүнийг хүмүүжүүлэхээ хэрээр одоо ухаажуулдаг. Уул сантанд тэр ухаажуулсныхаа хэрээр бас ухаан нэмдэг ийм одоо том орон зайшгүй энэ урлаг гэдэг чинь. Тэгээд энэ юмны чинь үнээр авчихсан болохлоо зэрэг урлагтай ингээд татагдаад хөгжим лүгээ ч юм уу одоо юу ч юм эрэнд их урлаг намайг ингээд татаад байсан. Тэгээд би нэг бас хот руу яваад очих санаатай. Тэгээд хайр цэгний үйлдвэр гэждэг тэр үед модны үйлдвэр байсан. Тэнд одоо бас илгээлт мэлгээлч гэдэг юм модны үйлдвэрч их одоо хүнд ажил их дараа хаашинтэй бас механик зөвхөрөө арамтай тийм юмд харьцагны үйлдвэрлэлөө би нэг арай гэж тэр үуч хот руу явна гэдэг бол ёстой мундаг том даваа шүү дээ. Яагаад гэвэл би өөрөө хот төрсөн мөртлөөс ховдын буянтай гэдэг. Тэгтээ тэр хотод чинь хөдөөс оруулахад их хэцүү. Одоо төвлөрөл байхгүй гэсэн үг шээ. Одоо бол одоо төвлөрөл нөгөө тавьчихсан болохоор хэн дуртай хотод оруулахгүй нүү яа нүү тийм бол. Тэгээд нэг хотод орж хайрцагны үйлдвэрт байжгаад тэгээд кино үйлдвэрч нэг ерөөсөө дуу оруулах жүжигчнийг бэлтгэх дээд курс гээд хурдвчлсан. Одоо багшийн дээдийн кинодрам анги гэж байсан шүү дээ. Тэрийг нь хурдвчлах маягтай 2 жилийн дээд курс орой ажил хийгээ сурдаг. Тэрэнд тэнцэж улаан хүүгийн осор гэдэг хүний анги орж төгснө дээ. Тэгж урлаг маань одоо Чангасаар бол одоо их урлаг руу стал сэтгэлийн жалаа алдарч явсан байх. Улаанбаатар руу зүтгэсээр хагаад улаан хүүгийн осрын шав болж. Тийм. Ер нь шүлэг цагаас болохоор. Тий. Монголын кино урлагт ихээ томоохон байр суурийг эзэлжтэй. Өнөөдөр яг тэгээд кино гэдэг чинь биднийг баг багт чи одоо баригч хөөшөө авахч морин зэрэг танкист гэдэг одоо гой кинонууд гарна. Тэгэл кино үзэх дуртай. Тэр үеийн кино гэдэг чинь бол өстой итгэл үнэмшилтэй тэрлүүч орчдөг. Ерөөс манай ээж хүртэл одоо телевизээр кино үзэхэд нөгөө нэг буудалцсан шүү. Тэгэхээр ингээд нүдээ дараад одоо дуусна гэдэг ингээд байдаггүйсэн. Тийм одоо их хүчтэй урлаг байлаа шүү дээ киноч. Тэгээд тэрлүүч нь өөрөө ирэхгүй татагддаг. Хүүхэд болгон татагдж байсан тоо. Намайг тэр хөөсөд ороход бол 250 хүн шалгалт өгсөн юм шиг. Одоо тэр чинь хаалган дээр ингээд тэгээд
1 жил болоод тэрнээс 50-ыг сонгож аваад тэг шигч байгаа. 1 жил болоод 25 үлдээд 2 жил яг одоо 2 жилийн үрс дуусаад төгсгöd ганцхан нөхөр төгсөн. Бус нь бол ингээл юу яасан тэгээд хаач ба. Хөлөрөөс шигшгтэй хоцрол гэдэг юм байна ч одоо би тэгээд тэр хамт ясуулсууд байна надад. Та анх телевизийн бүтээл ямар бүтээл тоглосон? Анх телевизийн бүтээл гол аранч. Гол аранч биш өө кинон тоглох юм бөө хүслэн. Тэгж бэл ашгүй цэрэнд орж одоо сэлэм тогмол. Сэлэм тогонд шүү дээ. Тэр нэг гол аранч гэж кино ийгээд одоо дугур санжаага нөгөө гүрсэд өгөрдлөгөө гүрсэд тоглодог дугур санжаага тэр нутгийн нэг өвгөн тоглоод би тэр нутгийн нэг нөхөр гол аранч ийм тэгээд жоохон муулж байгаа нэг жижигхэн зураг. За тэр чи одоо юу хөө ажих би ч кино тоглоцоогүй гэсэн. Лото байсан байлээ шүү дээ. Одоо тэр үед кино тоглоо одоо ч яг та тэгээд бас олон ч кино хийдэг болж тэгээд одоо өстө миний мөрөөдлийн юм байсан бага тэр юм одоо тэр голоор нь тоглож жоохоо ерөөсөө нэг ганц л эпизод юм уу? Нэг л эпизод. Тэр нэг л одоо дөрөс одоо ерөөсөө нэг дэлгүүрийн үүдэн дээр санаж байгаатай нэг муулаа зогсож байгаа нэг залуу нутгийн залуу тэгэлгүүц. Тэр чинь намайг өстө мундаг гэж. Одоо ихоор од болгосноо. Од болгож байгаа. Чик яг үнэ. Чик од болж байгаа. Тэгэл би хинаа тоглоцсон гэл. Тэгэл ингээл үзтэр шүү дээ. Монголын орон сайхны илүү сартай зун гэж нэг сайхан кино байдаг. Тий. Сэлэнг сүрэн гэдэг найруулагчийн хийсэн. Монгол улсын төрийн шагналт гавьяач жүжигчин Догмодын Сосор ором. Монгол улсын соёлын тэргүүний ажилтнанд жүжигчин Очротын оюун гэж. Тий. Сэвжидийн сэлэнгэ гэж Монгол улсын гавьяач жүжигчин тоглодог. Тэнд нэг хэлгүүд авах гэдэг нэг итгэл. Хэлгүүд авах, хэлгүүд ярив гэдэг. Тэр нэг төр чинь их сони болсон юм аа. Тэр чинь гэсэн. Би ерөөсөө явж сэлэнг сүрэн намайг 2 дугаар наривч авчихгүй. Тэгээ ер нь тэгдэм л да дотоод нөөц болцоогоо ашиглан гэх юм уу. Манайх ч одоо кино үйлдвэрийн жүжиг анги гэж 13 жүжигчтэй. Тэгээд арай нэг ачаал багтааж гэх юм уу. Зунд нь бас юу гэж бодлогын шандартай ч юм уу. Энэ хэдийг ингээд бас нэг кинонд салхинд гаргах чийш гэж бодож байсан. Арайч тэгээгүй ойлгоо зайл. Тэгээд ингээд яасан чинь сэлэнг сүрэн илүү сартаа зунд 2 дугаар наривч авчихад авдгийг. За нэг 2 сарын ажил байна тийш яваад. Тэгээд яг тэ хөөрөл 2 дугаар миний найруулт гэж юм. Та өмнө 2 дугаар найруулт хийжсэн юм уу? Хийсэн. Би чинь за дорчлон найруулагчтай мөнгөн буул дээр. Тэгээд сэлэнг сүрэг илүү сартаа зов. Тэгээд 2 дугаар найруулагч бас нэлээд олон хийсэн байх шүү. Ер нь одоо бас мартчихад байгаа юм уу? Хөдлөөд. Тэгээд 2 дугаар найруулагч яваад ингэ явсан чинь бүх жүжигчтэй хотоос авдгийг аваад хөвсгөлөөс авдгийг аваад тэгээд бүгдээр ингээ ханх хатгал 2 дээр аваачиж чад. Зураг аваад яваал би ч уг зогоол уншчихлээ. Тэгээд мартчих нэг ийшээ тийшээ адуу мал машин тэрэг тэр морин тэрэг энэ явсаар гол нэг 2 дороор марчиж илүү сахтаа ээрүүд авгаа марчиж. За яг хөө мөрөнгөөс хаавах хол хотоос бүр хол. За ингэсэн сэлгэсэр за өөрөө л тоглоно то. Жүжигч 2 дугаар найруулагч хариуцлага алдсан. Ягаад гэвэл юугаа авчираагүй. Жүжигчнээ авчираагүй. За одоо өөрөө тоглоно гэдэг. За тоглох юм бол тэгээ миний жүжигч яг тэ дуу оруулдаг жүжигч байсан юм шиг. Соогоосаа л асуулаа ээрүү хүн яадаг юм байл одоо яаж тоглох вэ? Ээрүү тав гэж нэг ийм л нэг яг тэ техник сэтгэлгээтэй нэг тийм нөхөр байна. Зөвхөн нэг хүнд гимгүү нэг халвалгүй нэг нөхөр байна. Одоо тоглоод байгаа юм байхгүй ганц хотонод гэж юм. Тэр ээрүү ярихаар ээрүү ингээд нэг юм байдаг харт. За дуулахаараа зүгээр дуулдгийг ярихаараа ээрдийн гацтай. Юун дээрч гацч болно. Жаавсгэн дээрч гацч болно. Өгнийхээ эхний өгөн дээрч гацч болно. Ярьж байгаад гацч болно гэдэл надад ч сошин зааварчлаа. Тэгээд зааварчлагаар тэгээд явуулаад болгоол тэгээд ёстой бантаг нь утгасан яасан тэгээд тард гэсэн чинь харин тэр дүр маань улсуудын сэтгэлд нэг тийм ойрхон дүр болцсон байдгийг. Сэлэнг сүрэн найруулагч ер нь бодолтой таныг тэгж авсан юм шүү. Жүжигчнээ сонгохгүйгээр л. Ерөнхий бол нэг юм бодож байгаа шүү дээ. Тийм ерөнхий бол ерөөсөө тэр киног чи бүхлээр нь хардсан байдаг шүү дээ. Тэр үеэрүүд авгийг ч бүр хардсан байгаа. Тэг чи тэрийг ингээл юуж байгаа сүүлд л харин намайг гэсэн жаргал сайхан зохиолч нь хүртэл тэр нөгөө сэлэнг юунд хөвсгөлд очсон байсан. Тэгэл тэр хоёр тэнд байж нэр өөрөө тоглох гэлтэгэл тоглолцсон. Азтаач гэх юм уу одоо хариуцлага алдсан ч гэх юм уу тийм хөөрхөн дүр болсон шүү. Сорогдгийн жаргал сайхан. Сорогдгийн жаргал сайхан. Жүжиг зохиолч. Кино их зүйлсөө тэр нөгөө сүүдэр кинонд би бас нэг
жоох юм нордгийн жаргал сайнаас болоод тэр нутгийн нэг цэрэг хамт цэрэгт явж байгаа юм. Би тантай одоо ингээ өнөөдөр уулзаад ярилцлага хийж байгаадаа их сэтгэл нь таатай байна. Ягаад тэгэхээр Монголын тайз дэлгэцийн урлаг болоод Монголын ард түмний зүрх сэтгэлд тархинд нь хүрсэн орчуулгын киноны агуу их мастеруудын дэргэд нь байсан хүн та байна одоо. Дэндвэн чимэд осор аргичаагийн дамдан базар, Нямын дагеранц, Банзрын дамчаа, Бадам гарва, Шатрын цэцэг, Давгдэржийн элбэг сайхан гэд энэ олон хүмүүстэй хамтдаа байж тэднээс харж, сурж өнөөдөр бас дараагийнхаа залуучуудыг магадгүй сурган хүмүүжүүлж байгаа байх гэж бодож байна. Ягаад тэгэхээр залуучууд одоо өнөөдөр маш олон телевизтэй болоод маш олон киног маш олон олноор нь ингээд үйлдвэрлэдэг болж энэн дээр одоо ам барих, дублёч хийх, дуу оруулах одоо маш олон хувилбараар та нар хийдэг байлаа. Тэр хүмүүсийн тухайд урсаач. Ахмад үеийн одоо тэр их сайхан алтан одоо үеийн одоо улс судаа ажиллаж байсантай би өөрийгөө маш их азтай хүн. Ерөөсөө шүү дээ. Ховорхон тохиолдсон шүү дээ. Тэр анхны уран сайхан за ялангуяа одоо тэгэл энд тайзных дэлгэцих одоо ингээл явахчил алтан үеийн улсууд гэж ямар агуу юмнууд байсан. Тэрний одоо 20 манаас чаргууцалдаж ингэж урлагийн тогоонд орж ирнэ гэдэг бол хэр баргийн хүнд бол нэг олдоод байдаг хөв заяа биш. Та ялангуяа одоо энэ саяын одоо өргөчн дурдсан одоо манай шокор чим тосрогоогоос хуулаад миний багш одоо Банзрын дамчаа тавхаж амцсан цэмпэлмагш хоёр багш гэдэг ингээд тийм юмнууд 20 манаас чангаж ийсэн болохоор нэг өдий зэргийн бас яг хүнд нэг хэл хүүхдэд хийсэн ажилтаа байх юм да. Тэгээд яг уу ер нь одоо Монгол улс гэж улс орн гэж оршин тогтнож явах үед бол энэ орчуулгын кино гэж бол яагач тасрахгүй. За энийгээр чинь одоо бусад орны бусад улсын зан заншил ёс зүй энэ бүх юмыг энэ орчуулгын кино гэдэг юмар ингэж орж ирж байгаа юм. За баримт кино сайхан байна орчуул тэгтэл орчуулга бас хэрэгтэй. Тэгээ ер нь бол тэр кино тэр улсынхаа тэр киног үзээ явж ийн гэдэг чинь тэр улсын зан заншил ёс одоо өв соёлыг одоо харж үзэж тийм юмар манай Монголын ард түмэн одоо хүмүүс шидэж ягдчих одоо юу гэдгийг одоо гадны орны юмнуудыг харж тэрнээс бас суралцж шít. Инглизээр орчуулгын кино бол байг байх юм а гэж би өөртөө бат итгэлтэй байгаа. Улс орн оршин тогтнож ил байвал. За яг энэ галбалчл, молбалчл гэдэг тэр англи мангл нэг мөр ороод ирвэл одоо монгол хэл одоо хайчих юм байгаа. Ёстой мартаж болчихгоо соёл энэ чинь бол орчуулганд хэрэгтэй гэж. Тэгээд яг хойд үедээ бол энийг өвлүүлэх юмар байна. Тэгээд олон телевиз олон юу гарч ил байна. Тэгвэл бас цэвэр сайхан монгол хэлээрээ сайхан орчуулах нь их гоё ойлгохоор энэ нэг одоо энд дэвтэр юу байна гэхийг л тайлбарлаад энд нэг цаас байж гэн хавтгай юм байж гэн дээр нь үсэг байж гэн ингээд энэ дээр зүгээр нэг бичиг байх юм аа гэдэг ингээл чимэг л тэгээд тойруулаад байгаа орчуулга бол нэмэр байхгүй. Яг төс монгол хүнд ойлгохоор тийм монгол үгээрээ ойлгохоор энэ монгол хэмлэх зүгээр болов гэж боддгийг. Та нарын өмнөх үеийн таны саяын дурддаг алтан үеийнхэн гэгддэг хүмүүс төдийлөн их хүнийг магтан саашааж буруу зам руу илгээдэггүй байж таны багш Банзрын дамчаа магтаж яв. Ер нь манай багш ер нь магтдаг шүү дээ намайг. Харин загнасан. Нэг удаа нэг монтог загнасан би нэг жоохон бор тарс уугаад нэг хэсэг бас ясаа би нуугаад явах амьдралд эрих хүн чинь бас нэг онгорох одоо тэгээд одоо яадаг чимдээ одоо саксуурах тийм үе байх юм. Тэр үедээ бас жоохон бардаас ингээд бас багшийн чихэнд сонсогдсон. Тэгээ одоо энэ багшийн одоо Ганбаатар гэж одоо нэвтрүүлэгч байна да урлагийн говь зүтгэлт соёлын говь зүтгэлт болсон. Тэр нэвтрүүлэгч бас миний бид нар чинь цэмбэлмаа тавгаж амсаа цэмбэлмаа бид гуравч нэг бүр гарынхаа шавлыг өөр олон шавнар би говьятууд би их олон говьятуудтай тэгэхээр бид гурав бол яг гарынхын гурван шав говьятуулсанд би их баярлалтай тэгээд тэгсэн Ганбаатар намайг нэг багш дээр очиод нэг ярим уулзмаар нэг ажил ярим тэр яадаг явахгүй би ад байсан юм шиг очиод ярьчих тэр асуудал юу вэ тэгээд нэг мондог л явал очлоо тэгсэн би багшийг би тэгж загнаж гэж бол хаалга онгоосон чи ягаад энэ тэнд сотурга яваад байгаа чи юу сурсан гэж одоо архитектор сууж байдаг юм.
Юу миний нөгөө гамбагийн өмнөөс ажил ярих гэсэн биш бүр байхгүй. Бүр өөр алга болоо. Тэгээд би нэг нүгэлтээ загнуулсан юм шүү. Тэгээд тэр загн нь хүнийг бас магтана. Намайг яаж магтсан байггүй алтан гац одоо авчихад яг би хэлсэн юм. Би одоо энэ алтан гац гэдэг одонгийн чинь авахд бол одоо за төрүүлсэн нь бол манай ээж баярлж байгаа нь гарцаа байхгүй. Намайг өдний зэрэгтэй алтан гац авсан энэ шагнал хөрөхөд бол миний багшийн ачхавья гэдэг бол ёстой их бий гэсэн чинь дараа надад за одоо л би нэг шавьтай гэдгээ ойлголоо. Одоо би бодож байна. Би шавьтай юм байна. Тэгээд дараа нь зөвлөл хавьяат явах чинь ялаад байв. Баггүйсэн юм лээ. Тэгээд тэгж магтсан намайг. Ерөөсөө сайхан тэр урны үг тэгж нэг сайн загнаад тэрнээс хойш би тэр бордорсон шиш багсгсан. Одоо бол бүр даг болсон л доо. Ер нь тэгтээ таны саяны хэлж байгаагаар бол аймаар юм биш үү? Тэр хоолоо нь ингээд хөнгөнөл одоо загнуулж байгаа хүнд бол газар хөдлөж байгаа юм шиг санагдах байх. Би тэгж тааж штэ. Тэгтээ бүр хашгир загнаад байхгүй зүгээр л хэлнэ. Өсөө чи яагаад одоо тэгээд байгаа чи. Ерөөсөө л ингээл юу одоо тэгээ аалентэнд энд чигэл тэгж дуулдах, тэнд чигэл нэг тэгж дуулдах ингээл тэр ч бүр ингээд орой ороод зүрхэнд ороод за энэ нэст аюултай байна гэж бодогдсон юм байл. Ер нь хөндлөж яваа хүнээс загнуул тийм хатуу усаасна гэдэг чинь бол нөгөө сая хэлдгэр тэнгэр нэр гიშгэл болж байгаа. Тэгээ заримдаа бол зүгээр үстэй. Заримдаа бол тэр зүгээр шүү. Заримдаа тэр чи зүгээр байл гэдэг. Тэр чи яг л алдаанд хэлж байгаа юм чинь. Зүгээр хүүхэд яах юм? Уурлах юм арга бол одоо үнгээр буруу юм чинь. Та эрэгтэй эмэгтэй хоёр багштай байна. Танай хоёр багшийн хоолойны өнгө одоо манай урлагийнхан ярьдаг голос гэж ярьдаг. Хоёулаа их өвөрмөц юм. Ерөөсөө тэр одоо эмэгтэйгээс бол цэмплмаа багш бол одоо ерөөсөө мөн аа ерөөсөө тамчи багшийн тэр мундаг хөнгөнсөн тэр сайхан хоолойг одоо би одоо л сая тэр Василий Сталин гэж нэг кино орчууллаа л да. Одоо энэ телевизийн одоо боловсрал телевиз орчууллаа яла. Тэгээ бас яг одоо намайг голлуугаар хурц ирээд энэ Сталинд дугуйраатгаж. Ер нь манай кино үйлдвэр чинь Сталин, Брежнев за тэгэл том агуу том улс төрийн одоо томчуулын дууг бол манай тамчи багш шийдэгтэй жигэрхнааны дуу мөн гэж таагүй. Ерөөсөө жигэрхнааны дуу манай багш хийсэр бол жигэрхнаа энэ одоо яг ингэж дугуйраад байгаа юм багш дугуйраад байгаа юм гэдэг чинь их тийм ялгахдаггүй болсон шүү дээ. Тэгээ сая би тэр Василий Сталин дээр дугуурлаа. Тэр хүү Сталин бол өөр хүн гэсэн. Василий Сталин. Би зүгээр тэр эцэг Сталин дугуурлаа бүдэн тэр хоёр. Тэгээ яг багшийнхаа ерэн дууг ингээд би дамтан бозоргоо дууг дуурайшныг хийгээд бас яг тэр агуулсуудын хажууд нь байсных тэр дуу нь миний чихэнд хоногшсон. Тэгээд одоо дуурахад улсууд их үнэлгээ өгсөн. Ялангуяа би одоо улаахуг манай багш хөө гайч Батэлзий гэдэг чинь Батэлзий бүр тусгаал надад гэж үгүй тэр Сталин гэж бол надад одоо магтаж байгаа мó яаж байгаа тийм үг хэлэхэд би их баярлсан. Яг үүнд жүжигчин хүмүүс би үнийг ямиг бас ингээд буруу бол бурууг нь хэлээд зөв бол зөвийг хэлээд багч бас нэг цаашдын юмд бас хэрэгтэй юм байна шүү. Бурууг нь ингэж хэлээд зааш идэх чинь гээд амиа хөвдө тийм ээ. Ингэж ч бас би тэрэн дээр их урам авсан. Тэгээд одоо манай тэр Сталин ч нэг тэгж ярьдаг юм л да. Одоо их зуурч ярьдаг. Манай багш яг тэр манерыг олдсон. Нөхөр молотов таны улс төрийн талан гэдэг ингээд яриад ирэхлээр тэр үгнүүд тэр дуу хийжээс олон жил хажууд ингээд дуурч гарч чана нөгөө дуу ингэж орж ирээд байдаг. Тэгээд тэр үеийг л одоо тэр нөгөө ийм нэг явдлыг Новос Ельцин манай Дамтан Базаргаа Зэндев шиг хоёр үзсэн. Бүр наахын дээр тэр наагаад Оросууд хүртэл одоо тэр киног чинь манайхнаас илүү хийж гисэн. Тэр хошин шогийг яаж тэгж дууны өнгөөр гаргаж тийм ээ. Тэр хошин шогийг дууны өнгөөр гаргана гэдэг чинь бас асар том урлаг шийдэг базар байна. Тэгээд сүүлд нь Улаанбаатар телевиз нэг Новос Ельцин дууг надаар нь хэлэхэд би ажил байсан. Тэгээд одоо болсон ч юм уу ч юм уу тийм. Дамтан Базаргаа одоо бурхан болцоо хааны нөгөө аюу шигч надад баяр хүргэсэн. Гэхдээ чи манай өгчтэй ямар адилхан дуурайд байдаг өгтөө гэд тэр Новос Ельцигоос үзчихээд над нэг тэгж хэлсэн. Тэгэхээр би тэр их том агуу улсуудын юунаас яг жоохон авчцраа байсан байгаа. За илүү сайхныхыг бол тэр их тайван зөөлөн тэр өнгө над нэрээс орж ирэхгүй.
Дамдын Базар гэж ярьснаас кино үйлдвэрийн жүжиг ангийнханд хоёр их хошин шог ярддаг хүн байж Нямын даграа Зарагчаагийн Дамдын Базар гэдэг хоёр хүн. Тэр хоёр хүний тухай бас нэг жоохон дурсаач. Тэр яг тэр хоёр. Тэр хоёр чинь ерөөсөө амьдралдаа хошин шогоор ярьждаг болсон байхгүй юу? Тэгэл одоо жишээ нь ингэж байгаа манайх чинь ингээд өглөө цуглаал. За яг нэг ойлоо тамхи татна л дээ зайлвал. Тэгэл Дамдын Базарга тамхигүй ирчихээ нэг өглөө. Тэгсэн даги ах нэг БТ-гээ тэр үчи БТ-гээ тамхиулж нэг шүүртэй янжуур тэрийг гаргаж ирэл татсаал ингээл бас дандаа байжсэн. Ингээл. Энэ дээр халгаснаа алдсан. Ингэж үргээгээл. Үгүй толгоноол байгаа юм байна шүү дээ. Тэгэл ингээд за гिचэл модаги за яхад байгаа ингээд ингээд тэгэл яж. Тэгэл ингээд тамхихгүй юу? Тэглээ зэрэг даги ах чинь нэлээ дургуусчихсэн л нэгийг аваад өгдөг. Тэгэхээр зэрэг дандаа чи ингэж авчихад асаачаад 2-3 сард нэг гайг болгоод өнөөдөр оршуулганд яваа юу. нэг чөтөллээ. Тэрс би дандаа хошин шогоор тийм ярьж байдаг. Их тийм нарийнч гой улсууд л да. Тэднээс ерөөс амьдралаас нь юм сурахад хүн ерөөсөө тэгэл болоо явчих. Тэр дуу хоолой бол тэртээ дөрөв тохоо залгаа суучвал тэрний дуу урт дуул богиносхоод богинос юм урттуулаад өнгө тооно яаж дуугарч байгааг энэ бол ерөөс ингээд тохоо залгаа сууж яхад өөрөө ирэхгүй зүгээр ингээд сургал шүү дээ. Тийм агуу. Одоогийн телевизэд киноны дуу оруулж байгаа хүмүүсийг хаяа нэг харж яхад нэг ширээний ард сууж байгаад бөөнөрөө зүгээр минутын уншлах шиг уншаад байгаа харагдаад юм билээ. Зүгээр та нарын тэр үеийн таны саяын ярьж байгаа энэ багш нар чинь бол зогсчихсон гүүхэд нь гүүгээд суухад нь суугаад амсгаадаад гүүгээд өнгөрөхт нь гүүж өнгөрөөд ингээд тийм нэг баримтат кино байдаг. Гэхдээ тэр чинь үнэ тэр чинь орчуулгын кино чинь яа хүнд яг тэр тоглолтын гаргаж одоо дубляж хийж ам барьж орчуулна гэдэг бол тустай хамгийн одоо юу вэ? Тэгэл 2-3 янз байл та. Тэгээ синхроны, макроны, диктор уншнаар гэдэг ингээ юмнууд байдгийг зүгээр. Тэгэхдээ бидний үед бол голцоо тэр жүжигч тэр цаад гадаад жүжигч яаж тоглож гинөө бид нар яг тэр юм л. Одоо новс хэлцүүг харалдаа. Ямар агуу хийсэн байна. Тэгээ шигэрхнээ дуурахад одоо намчаа огш маань яаж Анна Каренина гэж цэвлэмөө огш яаж дуурч гинөө. Тэгээ эдгээр чинь яг тэр хүн шиг ингэж дуураад ойлуулаад инэвлэнэ гэдэг ингэж тоглоод хамгийн одоо хэцүү жанр л да орчуулгын кинонд бол одоо бол яг тэ би энэ бас бурууч юм биш байгаа. Тэр үед бол нөгөө 5-6 сувгаар тэр шүүмийн тусдаа хөгжмийн тусдаа энэ тэр шүүмийн тусдаа яриагийн тусдаа авчгаар тэр чи мөнгөөр худалдаж авдаг бүгдийг Орос одоо социалист орнуудаас одоо бол ганцхан киногийн нэг юм тэр тусдаа юм байхгүй аваад тэр тэгэхээр шиг тэгж ам бариад одоо ингээд яг цаад солонгос дууг ч юм уу хятад дууг ч юм уу Орос Америк дууг тэгчдэг тийм хөрөнгө алга байна. Тэр тус нь одоо шүүмнүүд юмнуудыг авдаг хөрөнгө байхгүй. Тэгээ одоо зүгээр яг зөвхөн характер гаргаал одоо тэгээ ширээ дээр суугаал ингэж. Тэгээ сүүлийн үед бол харин энэ хятад янанууд дээр бас нэлээ ам бариулж тэм дээр хөрөнгө шаардсан. Гэхдээ хөрөнгө нь бол хятад өөрсдөө гаргаад ингэ яаж байгаа. Тийм болчихгүй шүү. Би таны өөрийнхөө ингээд нөгөө бие даасан тоглолт гэдэг шиг яг бие дааж хийсэн нэг 2 киног бүрэн хэмжээний уран сайхны кино. Эхнийх нь нөгөө цонхон дээр суусан ялаа гэж. Цонхон дээр суусан ялаа тий. Даваас раах тоглолт лөө. Даваас сүрэн одоо нэг тэгэхэд кино урлагийн дээд сургуулийн оюутан байсан отхон цэцэг үлээ. Отхон чимэг үлээ тий. Би одоо хүний нэр ингэж байдгүй шүү. Тэгээ тэр тоглосон юм байгаамаа. За хоёр дахь нь бол нөгөө амтлын үхэл амьдралын дараа. Үхэл амьдралын зав. Цааш дүрэн кино хийх вэ? За одоо ч миний кино хийдэг ч юу байхгүй. Би зүгээр болцоо болвол би 80 жилийн хойд зориулаад нэг одоо арай би болоогүй юм дэлгээд явах. Нэг алхголын 80 жилийн хойд зориулсан нэг юм жоох санаа байна. Тэгтээ баримт дуран сайхны гэх юм одоо тиймэрхүү юм санаа байгаа. Тэгтээ одоо амжих нь уу 8 сарын 30 ингээд энэ чинь 80 жилийн орчих гэдэг 98 жижигхөө болоод байна. Сансан юм байна. Юм болгоо эдийн засаг шүү дээ. Би их саналаач хэлсэн эдийн засаг баг болохоор тэгээд яаж болох.
жүжигчид өөрийнхөө илүү их зовж, өөрийнхөө илүү их хөдөлмөрлөж бага навартай хонж бүтээсэн дүрдээ хайртай байдаг. Таны тийм ямар дүр вэ? Би ч ерөөсөө нэг тийм гоолоор л гэж нэг юм тоглодог шүү дээ би. Аавдаг ч юм уу. Тэгээ миний чадал часаа ч одоо юу лээ. Тэгээд нэг тийм нойртой нойргүй хонж исэн ч байхгүй зүгээр ганцхан яах вэ? Илүү сартай зумл байх юм да. Тэгээд ингээд байж байтал нэг хүүхэд ч юм уу нэг найруулагч наваал явдیں۔ Тэгээд таарал зарим нь таарцсан харагдгийг зарим ч ээдээ авдаалжсэн юмнууд байдаг л юм зүгээр. Тэгээд би бол голоор байл гэж өөрөө кино хийж явахдаа ш тийм юм тоглоё гэж бодохгүй. Бол суудч намайг нэг юугаад байхгүй. Харин сүүлийн үед бол жоохон томоохон орчуулгын киноны их том одоо бүр мартагдахгүй. Одоо нэг мартагдахгүй гэлэгч одоо манай багш бол одоо дээр үед одоо Брежневийн сүүлийн 4 хоногийн тухай кинонд Брежневд дуурлаа. Тэгээд Сталинд дуурлаа. Багшийн хаанаас яваад байгаа шүү дээ. Тэгээд Гитлер дуурлаа, Хрущев дуурлаа. Тэгээд томоохон янз бүрийн улсуудын кинонууд одоо загалмаас эцэг гэдгийг одоо тэр хэм билээд тэр Америкч биш. Тэгээ тиймэрхүү том юмнууд одоо дуурч байна. Одоо тэгээд тэр юм уу за нэг жоохон томоохон кино болох нь нэргүй байхыг л авчир. Одоо тэгээд бас нүд чүг болчих шүү дээ. Та бас Монголын киноны урлагт их том дээгүүр байр эзлэх анхны одоо мэрэгжлийн найруулагч гэгддэг Арвжаагийн дор жоломтой хамтарч ажилласан байна шүү. Тий, мөнгөн бол янан дээр хоёрдугаар найруулагч. Тэгээ бас өөрөө нэг жижигхэн дөрөвтэй. Жижигхэн нэг шулуун болдог гэдэг. Тэгээ өнөр ингэжсэн. Одоо юу ч одоо мартчихъя тэгээ. Тэгээ дор жолом найруулагч Ширүүн үү? Ястаа Ширүүн биш. Би яагаад тэнд дор жолом Ширүүн надад ястаа цагнаагүй шүү дээ. Тэгэхэд нэг өдөр би бас нэг хэдний морь хөргөж өгөх гээд нэг би ч хоёрдугаар найруулагч юм чи нөгөө хотелч морь машин одоо ер нь шатавын даргалдаа тэр л аж ахуй ажиллана шүү дээ. Зэрэг ангар бол шатавын дарагш зэрэгтэй шажилн тэр бүгдийн долгоо дээр тэгэл хэдэн масок одоо энэ зурган дор морь авчирсан байсан. Тэрийг хөргөж өгнөгээд тэгэл олон хөдөлгөөн морь тэгэл аваад явсан нэг адуучтай зү. Адуучны буусан чи нөгөө хөдөөний ард түмэн сайхан сэтгэлтэй гэл аригтарс бол тэр маргааш зураггүй ч байлгүй яалаа нэг байдгүй. Нөгөө харнуудыг хийгээд гэсэн нөгөө тэнд үсч баахгүй. Нааша намайг хөргөж өгч нэг нөгөө өдөрний залуучууд явж байгаа. Данх Монгол арх өвчлөсөн байсан. Нөгөө данхны таг мултарч өнөө энийг ард өөр Монгол арх болцсон. Тэгэхэд урдаас халан багш намайг хайгаад явчихсан. Тэр хайж оройч. Шаалс. Тэгсэн маргааш хөөх туухал юм болж байна. Хурал хийнэ. Группийн хурал хийнэ нэг. Би мэдгүй хайргал угаадас чи ингээд бүр цулахгүй юм болчлоо. Би хайргал зүгтсэн юм даа. Тэгсэн маргааш очиж шалгаж ивсэн л олоо явчлаа. Заавалаас одоо яа. Би бол арх гэж хэлээг айгаад аргил чигчгсэн чи. За ингээл тэгээд нэг 72 тэр мөнгөн бүлдэр гардаг шүү дээ. Тэр 72-ыг вэлд явнаа л боллоо. 72 хэн барих гэсэн чинь дойлоо нөгөө маань дойлоо өөрөө тэрийг бүр дойлоо уруулаа явах юм боллоо. Багш шагаад зоочсон. Дөршил бүх би нэг юу хайлт зүрх шичирсэн явсан. Тэгээд очиал. Яасан бэл нөгөө адуушнэдээ л очлаа адууш. Хөөгтгөр болж байна. Одоо ерөөсөө ингэж хорл хийгээд дөөнөө маргааш гоо тоотроо юу арх бас ажлын хариуцлага алдсан. Тэгээд одоо багш би ариг нас согтоод одоо юм болчлоо гэдээс би харгалыг л нэг адууч. Тэгж яадаг юм бол гэсэн ариг дотор аач арих холиогч гэж. Хоёр угол ийм болчихсон. Бадарсан шүү дээ. Тэгсэн чи нэр энэ аригч тэгвэл битгий биш үү. За тэг чиж нэг аим гарсан шүү. Аврагцсан. Тэгвэл тэгэл шууд хөөгд тэгээд эндээс хөөгдөд тогтохгүй. Тэгээд тэр баг хэрэг кино өрдөрөөс хөөгд. Тэр чинь бүр аюултай. Группөөс хөөгдөх баг хэрэг шүү дээ. Групп бол одоо дууссан. Тэгээд нэг тогтоол гэх юм. Тэгээд кино өрдөрөөс хөөгдөл тэгэл би юу үлэнцгээ үдээд жүжигч юм ч. Тэр мөнгөн бүл киноны чинь тухай би дахиад асуух гэдэг. Тэнд чинь саяын бит хоёрын бас ярьж байдаг зорилгож явгаа. Тий. Монголын бас тайз дэлгэцийн их томоохон төлөв гүрсдийн дөрцсөн боо. Тий. Гүрсдийн сайн биш үү. Монгол улсын гавьяа жүжигчин Батцөх. Батцөх. Ийм хүмүүс. Тий.
Тэр Одоо кино. энэ Арслан тоглодог Дорд самбуу. Тэг мундаг үсээ тоглосон. Тэгэл Дорд самбууны хариулагчтай хэр ойр вэ? ер нь их дотн байсан шүү. Манай дээр хэд 7-8 онч чинь. Солонтой мод. Тэр үтгэл одоо тэр мөнгөн бүл дээр чинь соломон авгаан би Дорд сүрэн бид гурав нэг гэрт байсан. Нэг шин шуураад тэр баруун тэр чинь. Төндийгээр нэг шуурга. Манай гэрийг аваа явсан. Бид гурав хөнжлөө чи ингээд тэр хоёр тэр дэдлийн орд би юм уу газар юм уу өөт. Тэгж л байсан шүү дээ. Манай Савууч тийм их дотн байсан би тэр өндөөч цаах ирэх хүн. Ирэх хүнтэй. Зорилгож угаа мөнгө биш товрын замд кинонд тоглолцоод тэр кино нутагт нь гарсан юм гин аяа хугарт. Тэгээд нутагт нь гарчаад байж исэн ахна гэдэг нэг адуучин хүн Улаанбаатарт зорилгож угааг театрын тайзан дээр сургууль хийж яхад нь ирж зодсон юм гин. За яаж байгаа тэр Гүн чи хот руу явж ажил хийнэ гэсэн чи хүүхэн шуухан оролдоод явж исэн. Нутаг усны нэр бузарласан амтан гэж. Кинон дээр нэг их актер оролдоод байх юм гардаг юм л да. Ээжтэй бити хэлээрэй л. Тэгээд дойлоо уйлсан юм гин лээ. Иш хөр. Тэгээд одоо ойлгохгүй. Тэгээд зорилгож байгаа ер нь хэр вэ? За одоо ёстой эр хүн гэдэг бол тэр л баг. Нэг гүндүүгөө Монгол эр хүн нэг тойлоо л гэж ярина даа. Тийм л эр хүн. Тэгээ одоо цааш нь бол би тэр бол цагаан сараар хоёулаа хоёр ах トゥ нараараа ингээл яарн. Тэгэл тойлооч юм сайхаа. Байтал бол тойлогч нь айлантай орж ирэхэд хүлээс хамаг л юм гаргах шиг тэрс. Бүгд манай ах トゥ нарч тэрс. Тэгэл намайг сонгочлаа яваад идэгсэн. Нэг жишээ нь бол тэгэл за энэ дээр унтчих гээл би нэг альтан орохт унтчих. Тэгж л явсаа ил. Ер нь бодоод байхад сайхан улсуудтай найзалж үргэж байсан юм биш үү? Тэр нээч боён одоо үтээд урлагт одоо энэ дайны явж байгаа хаа л гэж бодож байна. Та гавья тавчаад за мэдээж хэрэг багш нарын тухай бодсон байлгүй. Хамгийн түрүүнд хэн дээр очив? За би гавьяат аваад манай хоёр охин би юунаас гараад ирсэн. Ордноос гараад ирсэн. Тэгсэн хоёр охин шууд авч явах гал ингэ яасан шин. Нямдарч гэдэг одоо би тэр үе чинь нөгөө соём кинотеатр гэж байсан шүү дээ. Тэрний захирал тэдний харьяа бэ нэг орчуулгын институттэй байсан. Тэр аваад өгч дээ. Тэгээ тэнд байж байгаа хүрээд ирсэн. Тэгээд охин тэр чи яа харахгүй одоо намайг гавьяат болоход бас тодорхойлт өгч барьж ингэсэн. Ээж нь байгаагүй. Ээж байгаагүй. Ээж бол би хамгийн дөрөв ээжтэй очиж юм байж ч ордон дардах гээд ороод ирсэн. Харин бодогдох юм уу? Бодогдгүй яхад би ерөөсөө тэр чинь хүн болгонд бодогддог ба. Гэхдээ миний энэ одоо төр засаг маань үнэлж байгаа юм лэгийг миний ээж амьд байхдаа нэг харсан болоосаа л гэж би боддог юм байлээ. Ягаад гэвэл хамгийн дөрөв ээжтэй л энийг нэг харуулад за хүн нэг энэ дайны явж байгаа юм байна шүү гэж бодогдоо. Харуулсан бол мөн сайхнаа л гэж тэр үед бурхан болцсон тэнгэрийн оронд байсан. Тэгээ одоо яг тэгэл яхад багштай хэлсэн багш нар маань яасан. Тэгээд танч өгч ус байхгүй болсон байсан. Тийм байл. Улаанбаатар руу явахт нь ээж нь юу гэсэн? Улаанбаатар Та ч одоо урлагч болох гэж явах гэж байгаа шүү дээ. Урлагч болох биш би чинь анх ховдод байж байсан чинь сургуулийн Б барваар нүдж яхад хөгжим хөшгийн дунд сургуулиас нэг багш очоод шалгалт авдгийг. Тэгээд гэдэг нэг юм цохиолоод ингэсээр угаад шалгалт аваад тийц. Тэгс чинь ээж болохгүй. Тэгс үлээр хөгжим анги гинэ. Тэгс үлээр хөгжим чинь ингээд үлээх нэг шүдэн сулраа залуугаар шүдгүү болдог энэ үүдэн шүд. Тэгээ явуулаагүй. Тэр тэгээ харсан шүү. Тэгээ намайг жүжигчин болохыг хичээл сайн мэдээгүй. Би чинь тэгээд юу байгаа техник мэргэжлийн сургууль төгсөөд тэмээ тэнэс сэлэнгэд байгаа урлагийн үйлдвэрт байхдаа нэг хөгжим оролдоод инээ тэрэ болоод тэгээд би чинь хайрцагны үйлдвэрт ирэл тэр хоорондоо нөгөө 2 жилийн чинь сургуулийг төгссөн. Тэгээд барагч мэд. Ээж нь хаана байсан? Ээж сэлгэд байсан. Сэлэнгэл. Сэлэнгэд намайг дагаад манай ах ч гэсэн элгэлтэр сэлэнгэд очсон. Сэлэнгийн урлагийн үйлдвэрт байгаад. Тэгээд хизэнээс мэдэх вэ? Тэгээд кино үйлдвэрт жүжигчин болсон аа л тэгэл намайг ч мэдсэн л дээ. Энэ хүн тэгээд сургууль төгсөөл кино үйлдвэрт жүжигчнэр жүжиг ангид орсон. За энэ хүн одоо урлагийн болж байлаа.
Юу гэж вэ? Их дуртай. За болжтой одоо чи нэгэн тал одоо зориул байсан юмдаа л хүрч байгаа бол манай ах トゥ нарт нэг тийм хинэггүй цан гэж байдаг юм одоо хайш. Энэ хүн хорвоод хүн бол ирсэн л бол өөрийнхөө амийг даах хэрэгтэй. Өөрийнхөө яаж явах замаа засах. Энэ хүний л одоо хувь зүй. Түүнээс ч одоо энийг хороол энийг ингэж авах. Харин 7 дугаар төгсгöd харин миний хөшүүд чинь байхгүй болдог бол гэж хэлсэн. Одоо юу хийж яах нэг? Би одоо кино урлагийн дээр тэтгэврт гараад кино урлагийн дээр байж байгаа. Кино урлагийн дээр нөгөө орчуулгын киноны жүжигчин бэлтгэх сэтгүүлчтэй өнгө тооныг бас юу ах тэр юм дээр багшлаад байж байна. Монгол Улсын ардын жүжигчин дижитийн нэрмжит кино урлагийн дээр сургууль. Яг одоо наадах чинь хоолороо гал байж шүү дээ. Маш тийм сайхан гэдэг юм уу хоочин Монгол оршин тогтноход нэг томоохон дулгуур болохоор тийм ажил хийж байна. Ягаад тэгэхээр зэрэг өнөөдөр одоо нөгөө энэ цахим махам одоо юу гэдгийг энэ юм хөгжөөд монгол хүн монголоор муу ярьж муухай бичдэг болсон. Тий. Тэгэхээр зэрэг энэ зүйлийн тухай одоо хичээл орж зөв ярьдаг, цэвэрхэн ярьдаг, ойлгомжтой ярьдаг тухай одоо хичээл орж байгаа юм байна шүү дээ. Тий би түрүүн хэлж ирсэн ягаад гэвэл ер нь Монгол энэ орчуулга гэж улс орон оршин тогтнож байгаа үед бол тасрахгүй. Ягаад гэвэл энэ чинь бүр байнга байж байна. Тэгэхдээ одоо монголоор яриад, монголоор ингээд ойлгоод ингэдэг юу чинь хойч үедээ уламжилж өгч, энэ дээр нь засаж залж, энэ дээр хийж байгаа их үйлсэл одоо гар бие оролцоод байж байна. Олон ч хүүхдүүд шавнар байна. Кино урлагийн дээд гэдэг бол их том сургууль шүү дээ. Одоо энэ жил магадлан итгэмжлэгдсэн сургууль болчлоо. Ингээд магадлан итгэмжлэгдэнэ гэдэг бол бас нэг тэр боловсролынхаа систем дүнлэгдээд тэр сургууль бол хүүхдэд юм зааж байна. Одоо тийм одоо багш нар нь одоо тийм хүчтэй байна ч гэдэг юм. Манайд одоо олон сайхан багш нар байна. Тэгээ одоо хэн гэж байна, сувд байна, цог байна. Гавьяач ардын жүжигчин сувд. За тэгэл гүрсэд. Энд одоо танай сургуульч одоо Монгол Улсын төрийн шагналт ардын жүжигчин Намсрын сувд. Монгол Улсын ардын жүжигчин кино найруулагч Гомбожвийн жигжид сэрэн. Төрийн шагналт ардын орон зохиолч Балжирын догмат. Монгол Улсын соёлын гавьяа сэтгэлтэн нийтлэлч Бадам очрын галаарид. Монгол Улсын соёлын гавьяа сэтгэлтэн зохиолч Сономын лочин. Монгол Улсын гавьяа жүжигчин Яндонгийн цог. Монгол Улсын гавьяа жүжигчин Шатрын цэцэг. Гавьяа жүжигчин Гүр базарын урнаа, Нацаг дөржийн бат цэцэг. Гүрсэд бай. Гүрсэд. Даваа сөрөн. Гавьяа жүжигчин Бэх очрын жаргал сайхан. За, операторын багш Шагдрын оёо. Оёо, лотхон байна. Одоо ярээсэ. Гэж ийм танай сургуульч одоо өнөө цагийн Монголын бараг бүх томчууд дийлцсэн юм шүү. За яг соёл урлагийн их сургуульд бас нэлээд сайхан улсууд байна. Ер нь тэгтээ бол энэ кино урлагийн дээд гэдгээр жоох онцлог л. Ягаад гэвэл кино урлагийн дээд гэдэг маань яг киногоо дагнсан телевиз киногоо дагнаад ингээ явчихж байгаа. Тийм л сургууль л. Тэгэхээр эднэр бол бас нэг арай гайгүй улсууд нэлээд явчихж байгаа мó гэж бодогдох зүгээр. Тэгтээ сайн багш одоо тэр соёл урлагийн их сургууль гавхыг маяг гэдэг том багш нар байна. Доктор байна. Зөндөө байна. Тэгэхээр танай сургууль соёл урлагийн их сургууль хоёр өөр л дөө. Тэднийх бол соёл урлагийн их сургууль танайх бол зөвхөн дэлгэцийн бүтээл хийдэг хүмүүс л бэлдэх нэ шүү дээ. Телевиз кино. Тэгээд зураглаач одоо тэгээд зураглаач байна, продюсер байна. Тэр кинонд одоо юу шаардлагатай мэргэжлүүд тэр бүгдийг зураач, хөгжим, дуу, зохиол гэдэг одоо энэ бүгд л байх шиг байна да тий. Жүжигчин, найруулагч, нүүр хувиргагч. Тэгээ одоо бас дээрээс нь манай энэ чинь томорч байгаа. Манай сургуульч бас мэргэжил үйлдвэр сургалтын төвтэй болж байгаа. Энэ чинь нүүр хувиргагч. Одоо тэгээд тэр чинь нөгөө 8 дугаар 9 дугаар тэрийгэ төгсөөд 2.5 жилээр бол бүрэн дунд боловсралтай мэргэжлийн үнэлгээтэй ингэ очиж байгаа. Энэ чинь бас нэлээд том сургуульд орно. Зөв. Тэгээ бас энэ чинь магадлал итгэмжлэгт орохоор байна шүү дээ. Их сайхан өнгөлтүүд байдаг юм байна. Оюутны хөгжлийн зээл тамар гэдэг юм байна. Төрийн одоо бас ямар нэгнүүдээ нэг тусламжийн сан гэнүүтэй бас амар гэдэг юм байна. Тэгээ энэ сургуульд сурсан хүүхдүүд бол айлч талаараа хөнгөлтөө болчих юм шиг байлээ. Тэгээ би одоо энэ сургуульд явах та хойш үедээ би нэг хэдэн одоо нэг орчуулгын кино дуу хийдэг улсуудад бий болгочих бол бас тэр хүүхдүүд маань одоо миний хойноос залгамж үе болоод төрөө энэ орчуулгын кино дуу оруулна гэдэг бол тэр уран бүтээлийн амин сүнс би энэ ярилцлага болгонд хэлдэг. Тэр ам оруулдаг тийм мэргэжил эзэмшиж байгаа байхгүй юу?
Тий. Таны төдийгүй таны дараагийн үеийнхэн ч гэсэн үзэж бас тэрүүгээр эх оронч хүмүүжил олж авсан баригдчихгүй өвшөө авахчид юм уу? Москва нулимсан дургу, аль эсвэл зүүдэнд ч оромгүй явдал километр бүрд газарчин одоо юу байдгийг те энэ кинонууд бол орчуулгын киноны Монголын их мастеруудын хийсэн гавьяа шүү. Одоо тэгээ би зүгээр ингээл яриа сонсож явахад бол бидний энэ одоо Ахмад үеийн энэ дуу хийсэн кинонууд тэгээ бидний ингээд чихэнд нь хоногч тийм үү кино гараад байгаа мó телевизийн кино юу гэдэг ингээд урам орд юм байлээ. Ягаад гэвэл ингээд яг нөгөө дүрд нь ороод дүрд нь наагаад ирэхээр тэр дүрд нь хайртай болж эхэлдэг юм байна л дээ. Энэ үзэгч ард түмэн чинь. За тэр хайртай болсныхаа хэрээр нөгөө дуу оруулсан улсуудынх нь дууных нь өнгө чихэнд хоногчдаг байхгүй. Тэгэхээр энэ бол нарийн мэргэжил. Маш сайхан мэргэжил. Энийг эзэмшгэд бол одоо ерөөс хүн бол амьдралдаа алдахгүй. Баригч өвшөө армянж харахнянд хэн оруулсан бэ? Ерөөсөө тавчаагүй. Ерөөсөө өөрөө байхгүй. Ингээд яг тэр бол их зөвүүн дүр тий. Тийм зөвүүн дүр шүү дээ. Ерөөсөө шигэрхэн амнаг бол багшаас өөргөө хийдэг. Тийм агуу хүн шүү дээ. За их баярлалаа танд. За. Монголын маргаашийн ирээдүйд Монголын тайз болоо дэлгэцийн урлагт ихээхэн хувь нэмэр болж олон тододдыг төрөх тэр замд хөтлөж магадгүй тэр нэгэн цагт улаанхүүгийн осор банзрын дамчаа тавхаа жамцын цэмбэлбаа нарын гараас нь хөтлөж араас нь дагаж өнөөдрийн энэ зэрэгт хүрсэн Монгол улсын гавьяач жүжигчин та бас ийм олон шавь нарыг бэлдэж байгаа юм байна. Мэдээж урлаг гэдэг бол өөрийн гэсэн хатуу журам дүрм дэгж аягтай байдаг. Хинтэн тэсэж хинтэнд ухаан зарж чадсан өдий зэрэг сэтгэл чаддаг. Тийм болохоор зэрэг тийм сайхан Монгол хүмүүсийг уран бүтээлж болохгүй байж болно. Хүмүүсийг сайн бэлдэж өгөөрэй гэж хэлж байгаа. Тэгээд энэ далимд нь явахад бол яг хуу манай кино урлагийн дээд сургууль гэдэг бол би ерөөсөө одоо тасцсан газараа л одоо их сайхан байх юм байна шүү дээ. Тэгээд энэ сургуульд суралцахаар бол одоо хүүхдүүд минь одоо би одоо сурчлагаа биш шүү энэ зүгээр. Ер нь бол сонирхсон хүн болгон одоо тэрийг угаад үзээд сонсоод нэг лавлаад үзээрэй. Хэл зэрэг сургууль өгдөг юм байна. Тэгээд түүнээс ч одоо тэгэхээр тав сороороо гараарэ гэд өрөөлн дуудаад инээ тэр байх нь одоо чи чадуулгаад өгнө гэхгүй юу. Тэгээд одоо тэгж яриад явах үү. Кино урлагийн дээд сургууль Монгол улсын төрийн шагналт ардын жүжигчин Дэждийн жигждийн нэрмжит кино урлагийн дээд сургууль гэж. Энэ сургууль маань хуучин цагийн кино үйлдвэрийн байранд байрладаг. Магадгүй тэнд Монголын кино урлагийн олон том бурхад ажиллаж амьдарч хөлс хүч хөдөлмөрөөр зарцуулж байсан ийм сайхан урлагийн том өргөө бий. За тэнд бол Монголын киноны одоо бүх цаг үеийн томчууд байлаа да. Амьдарч ажиллаж хөдөлмөрлөж байсан тэр одоо орон байр шүү дээ. Тэр орон байр шүү дээ. Сүнслэг орон байр гэх юм уу та. Тэр одоо бурхадууд чинь сүнс нь одоо дэмжиж өгч байгаа шүү дээ. За их баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад манай студид хүрэлцэн ирж бас олон сонирхолтой сайхан зүйлийн тухай ярилцсан танд аз жаргал сайн сайхныг хүсье. За тэгээ би энэ танай телевизийнхэнд ч гэсэн бас их сайхан хүсэл өрөмөр байна. Яагаад гэвэл энэ Эрдэнэт телевиз гэдэг бол одоо Эрдэнэттэй их том телевиз. Би урд нь бас Нямын Дагэрэнцэн одоо уран бүтээлд бас оролцож энэ тэргээд танаа телевиз бас гүүр болж ард түмэнтэй холбож энэ хэр нь урлаг гэж юу юм, энэ телевиз гэж юу юм, энэ жүжигчин гэж юу юм, эднэрийг одоо хооронд нь холбож гүүр болж байгаа энэ телевизийн хамт олонны цаашдынх нь амжилт, цаашдынх нь одоо энэ оюун санааны хөрөнгө оруулалт хийж байгаа энэ ариун үйлс чинь их өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Бидний бэлдсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгчид та бүхэнд их баярлалаа. ертөнцийн аж төрж байгаа хүн бүхэн тайз болоод дэлгэцийн бүтээлээр ертөнцийн гоо сайхан болоод төгөлдөр тийм гайхамшигтай зүйл ямар аж төрөл, ямар соёл, ямар иргэншил байдаг вэ гэдгийг олж мэддэг тийм гайхалтай нэгэн зүйл юм аа. Тэгэхээр энэ гайхалтай зүйлд хүрэхийн тулд мэдээжин хэрэг кино урлагийн ямар нэгэн салбарын ямар нэгэн мэргэжлийг эзэмшижээж энэ киноны урлагийг Монголынхан ард түмэнд хүргэх ийм их хувь тавилан хэдэн зөөхөн хүнд оногддог юм тавилантай. Тэгэхээр тэр тавилан, тэр
жамыг хуваалцах хүсэлтэй тийм хүмүүс байвал одоо кино урлагийн дээд сургуулийг сонгох юм боломж бас байна. Тэнд очиход чинь өнөөгийн бидний цагт бидэнтэй нэгэн тэнгэрийн дор нэгэн улсад хамтдаа амьдарч байгаа. Та бидний өдөр тутамд хүндлэн биширч байдаг тийм эрхэм хүмүүс та бүхэнд мэддэг чаддаг сурсан мэдснэ хэлээд өгөх юм байна. Тэгээд кино урлагийн дээд сургууль бас суралцах боломжийг нээж өгч байна. Тэгээд бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уйрал хайр гуньгийн чинь хүртэл өвлсөн өргөстөөрчлөнд бүдчээд уйлд суухын загтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.